Сайн уу залуусаа, би Гапу байна. Хамгийн сүүлд бичлэг хийснээс хойш нийтдээ 1 жил 3 сар өнгөрсөн байна. Тэрхий утсан дуучлаарай. За тэр ч яг ингээ гол ярианд оръё. 10 жилийн сургуульд оюутны амьдралын талаар ер нь бол баг юу ч заадаггүй шүү дээ. Тэгэхээр би энэ удаагийнхаа бичлэгийг шинээр оюутан болсон эсвэл болох гэж байгаа дүнэртэй зориулж байна. Бичлэгээр би оюутан залуустай зориул цөөхөн идэхэн болгож маш хэрэгтэй зөвлөгөө өгөх болно. Сургуулийн эхний жилээс үлдсэн 3 жил маш их хамаардаг. Тэгэхээр номер 1-т хэрвээ чи сайн дуулдаг. I want to see it again. Нэг эдгээр халин ч чамд байхгүй бол тэгэн шиг хичээлээ хийж эхэлсэн дээр дээ. Номер 2. Сургуулийнхаа эхний танилцах үдшилт заавал орч. Tonight's about the girls we never had a shot at. Tonight's about changing the game. Иймэрхүү бол болохгүй л дээ. Тэгтэл энэ он чиний сургуулийнхантайгаа танилцах нэг том боломж. Номер 3. Чам руу хідүүлээч нийлж яаж ч дайрч ирсэн хизээч битгий ангийн дарга бол. Аль хэдийн сонгогдсон ангийн дарга нар болохгүй намайг яагаад ингэж хэлснэг ойлгох болно. Харин ангийн дарга болоогүй оюутнуудаа баяр хүргэе. Номер 4. Оюутнаас бол ходоодны дайсан. Тийм болохоор гоймон гоошур бишгийн юм бол аль болох баг хийж байгаа. Номер 5. Сая оюутан болсон хүн болгоны асуугаад байгаа нэг асуултанд хариулъя. Даал яаж авах вэ гэж. Энэ бол ер нь бол тийм хэцүү юм биш шүү дээ. Одоо арч яг ингэж. Ямар нэгэн одоо тоглоом хийлгүүгээр яг жинхнээсээ хэлгээд оюутан нас бол хүний амьдралын хамгийн дурсамжтай сайхан нас байдаг болохоор шинээр оюутан болж байгаа дүнэртэй оюутан болох гэж байгаа дүнэртэй